Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт. Намайг Цацрал гэдэг 34 настай. Анх болохоор доошоо цус алдаад би энийг мэж ингэж бодоод яваад исэн. Тэгээд эдийн шинжилгээ өгөөд 3 дугаар шат гэж онцлогдоод тэгж юусоо бодоагүй нөгөө юу ч мэдэхгүй болохоор ямар ч мэдлэггүй тийм юм талаар би анх уншаа сонсоод маш их сэтгэлээр шоконд орсон. Тэгээд дараа нөгөө дараа дараагийн имчилгээ ямар юм хэлэх вэ гэдэг имчнээс зөвлөгөө аваад тэгээд сэтгэл санаа тайван болсон байна. Одоо хими имчилгээнд 6 удаа орсон байгаа. Тэгээд дараа нь туяанд орно гэж байсан бол оловч одоо нөгөө эмчнэр зөвлөлдөөд юунд орохоор болсон нэг мэс засалд өндөөсний мэс засалд орохоор болсон байгаа. Би анхнаасаа тийм вакцин гэж мэддэггүй байсан. Тэгээд ямар ч мэдлэггүйгээс болоод тэгээд ийм байдалд орсон. Одоо хүмүүс битгий алдаасаа энэ одоо өвчнөний талаар сайн мэддэг байгаасаа мэдлэгтэй байгаасаа л гэж бодож байна. Хүний папилломавирусын вакциныг хийлгээсэй л гэж бодож байна. Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт.